За та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. Энэ удаагийн багшийн жураар та бүхэнд нэг дөрвөн зүйлийг хэлхийг хүсэж байна. За нэгдүгээрт нь бол бид хэд хичээлийн цагаар зөвхөн хичээлээ хийгээсэй л гэж хүсэж байна. Ягаад тэгэхээр миний нэг 25 жилийн ажлын туршлагаас харахаар ялангуяа сүүлийн нэг 5 6 жил бол оюутнууд хичээлийн тэмдэглэгээ хийхээ болцсон. Дандаа шууд зургийг аваад ингээ явдаг. Тэгээд дараа нь хийчнээ багшаа, дараа нь дэвтэр дээрээ биччихнэ гэдэг. Тэгэхээр ерөөсөө энэ олдож байгаа 8:40-оос 15:50 хүртэл энэ 8 цагийн хичээл дээр хэдүүлээ хамгийн гол нь яг сурах ёстой зүйлээ сураад гарах ёстой. Тэр бусад илүү цагаараа хэдүүлээ одоо өөрсдийгөө хөгжүүлэх зүйлээ хийх ёстой шүү гэж хэлэх гээд байгаа. За хоёрдугаарт нь бол манай уламжлалт хамгаалах ухааны Отч манаран их сургууль бол дандаа эмнэлгийн эмч мэрэгчлэнүүдийг бэлтжиж байна тийм ээ. Тэгэхээр бид хэд бол онлайн судалгаагаа маш сайн авч байна. За дээрэс нь онлайн судалгааны зэрэгцээ одоо өвчний тохиолдлуудыг оюутнууд маань багш нар маань орж байгаа тийм үү. Гэхдээ оюутнуудаа бас өөрсдөө маш сайн эрэл хайгуул хийх хэрэгтэй. Бидэнд бол Отч манаран их сургуулийн бааз одоо 2 имлэг байна шүү дээ. Мам татсан имлэг, бод сэтгэлтэй имлэг. Тэр имлэг рүү өөрсдөө гүйж ороод эмч нарыг дагаад судас онцлогоо хийж байгаа. За бус тэр эмчилгээ хийж яхад одоо эмч нарыг давж ороод сурах юм бол та нарт бас асар их туршлага хуримтлагдах боломжтой гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За 3 дугаарт нь бол хэдүүлээ англи хятад хэлээ маш сайн сурах хэрэгтэй. За манай Отч манаран их сургуулийн оюутнууд бол маш сайн мэрэгжлийн төв тэлтэй гардаг. За түүн дээрээ нэмээд хэдүүлээ англи хятад хэлийг сурах хэрэгтэй. Тэгэхээр зарим хүүхдүүд бол ингэж байдаг. Багшаа одоо янз бүрийн орчуулгын програмууд гарцсан байна. Бараг хэл сурах хэрэггүй боллоо шүү дээ гэж. Гэхдээ та нэгэнт сурцсан те таны толгойд байгаа тохиолдолд бол янз бүрийн дата, тог цахилгаан, интернет шаардахгүйгээр тэр мэдлэг бол танд л байх учраас хэлээ сайн сураараа гэдгийг хэлхийг хүсэж байна. За дөрөвдүгээрт нь бол бидний хамгийн гол зүйл ер нь эмнэлгийн эмч мэрэгчлэнүүд сүүлийн үед тавьж байгаа хамгийн гол зүйл юу юм бэ гэхээр одоо үйлчлүүлэгчээ асрах тийм нинж асралын сэтгэлтэй авах хэрэгтэй. Тэгэхээр манай Отч манаран их сургуулийн нэг онцлог нь юу юм бэ гэхээр 1-ээс 6 дугаар курс хүртлээр оюутнуудад бол мэрэгжлийн хичээл орохын зэрэгтэй ямагт одоо тэр нинж асрал яаж хэдүүлээ үйлчлүүлэгчээ нинж асрах уу, яаж хүнлэг инэрэнгүү сэтгэлтэй байх вэ гэдгийг нь бол зааж яваа. Тэгэхээр зэрэг энэ 6 жилийн хугацаанд энэ нинж асралын сэтгэлээ дадуулаад тэгээд хүнлэг инэрэнгүү сэтгэлтэй сайн эмч мэрэгчлэнүүд болж төгсөөрөө гэж хүсье.